Иргэн үзэгч та бүхэнд өрөөмийн төргийн халуун сэдэв томч хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Монголын хөрөнгийн биржийн арилжааг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалтын тогтвортой бодлого хэрэгтэй байна. Монголын хөрөнгийн биржийн хөрөнгийн үнэт цаасны зах зээлд ямар хөө асуудлууд өнөөдөр тулгамдаад байна вэ? Тэгэхээр дэлхийн хөгжингүй улс орнууд эдийн засгийн хөгжлөө дэмжихийн тулд гадаадын хөрөнгө оруулалтын төлөө өрсөлдсөөр байна. За бизнесүүдийн хөрөнгийн биржээр дамжин үнэт цаасны зах зээл дээр хөрөнгө босгох замаар санхүүжүүлж байгаа гол арга хэрэгсэл болоод байгаа юм. За харин Монгол улсын хувьд бол хөрөнгийн зах зээлийн хөгжил сул энэ зах зээлийн талаарх иргэдийн сэтгэл итгэл сул за дээрээс нь макро эдийн засгийн бодлого нь тогтворгүй гэд хэд хэдэн зүйлээс шалтгаалж за нийт бизнесийн 90 орчим хувийг банк санхүүгийн сектор санхүүжүүлж байгаа. За хөрөнгө оруулалтыг татах суурь бодлогыг сайжруулахаас гадна тухайн улсын хөрөнгийн биржийн өөрийнх нь чадамж буюу боловсон хүчин програм хангамж гээд асуудлууд бас байдаг. Өнөөдөр Монголын хөрөнгийн биржээр нийт хөрөнгө оруулалтын 10 орчим хувь нь эргэлдэж байгаа нь хангалтгүй үзүүлэлт болж байгаа юм а. Тэгэхээр хөрөнгийн биржийн хөгжлийг хэрхэн дэмжиж заавалмаар хөрөнгө оруулалтыг татах бодлогыг сайжруулах вэ гэдэг асуудлыг өнөөдөр хөндөх юм. За өнөөдөр Монголын хөрөнгийн биржээс 57 хувьцаат компанийг хөрөнгийн биржийн бүртгэлээс хассан тухайга мэдэгдсэн байгаа. За үүнийг мэргэжилтнүүд дүгнэхдээ бол хогийн ургамлаа түүж байгаа зөв алхмаа гэж үзэж байна. За яаж ч бодсон хүний мөнгийг бизнес хийнэ гэж авчгаад юу хийж байгааг нь мэддэхгүй таг алга болчихдог. За дээрэс нь санхүүгийн бүх мэдээллүүд нь хаалттай төдийгүй за хуулиар зааж өгсөн хэм хэмжээг мөрддөггүй компаниуд олширх нь хөрөнгийн зах зээлд итгэх итгэлийг сулруулж таарна. За энэ талбар өөрөө итгэлээр суурилсан хариуцлага гэдэг зарчмыг мөрдөхгүй бол нурж ундаг жамтай учраас хөрөнгийн биржийг хөгжүүлээ гэвэл энэ мэт алхмуудыг хийх нь зөвөө гэж харах болоод байгаа юм а. Тэгэхээр хөрөнгийн бирж өмнө нь ч олон хариуцлагагүй компаниудыг биржийн бүртгэлээс бол хасч байсан. За харин энэ удаад эдгээр 57 компанийг хасгуулсан гол шалтгаан юу байваа гэдгийг эхлээд сонирхуулъя. Тэгээ энэ хасж байгаа ажиллагаа нь гів гинтэй хасчих байгаа юм бол биш юм байгаа. Энэ бол бүр эртээ бараг 5 жилийн өмнөөс хойш 5 жилийн өмнөөс хийж авч хэрэгжүүлж байгаа хэмжээний үр дүн юм байна. 2008 онд үнцасны арилжаа доктортой байнгын явагддгүү тий. Дээрээс нь хөрөнгө мөнгө нүрэгдчихсэн хуулиар ер нь компани ямар үүрэг үлээдгүү тэрийг биелүүлдэггүй. Тэгээд маш их төвлөрчихсэн цөөх этгээдээр төвлөрчихсэн зэрэг ийм нэг 166 компани арилжааг цуцаач ирсэн юм байгаа. Арилжааг тохоо үед хөрөнгийн бирж хороо хамтраад тэр нь ямар үр дүнтэй байсан бэ? Юу яах гэж хийсэн бэ гэхээр хөрөнгө оруулагчдын эрсдлээс бууруулах алдагдал хүлээхийг багасгах зорилгоор хийжсэн ажлуудын нэг юм байгаа. Тэгээд 5 жилийн дараа өнөөдөр 57 компаниг хаслаа. Тэгээд 5 жилийн хугацаанд тэрхүү 165 компанийг үйл ажиллагаа сэргээх бол сэргээгээч. Хэрвээ бүр болохгүй бол хасах бол хасагдах бол биржээс хасагдасаа гэдэг ийм шаардлага мэдээллийг удаа дараа өргүүлээд хугацаатай өргөгдсөн боловч огт арга хэмжээ авагдаагүй. Тэгээд өнөөдөр хүрчээд байгаа учраас биржээс бол листингээс заавал хасах шаардлагатай гэдэг саналаа хөрөнгийн биржээс хороонд хөргүүлээд хороо хөрөнгийн бирж татхан хамтарсан ажлын хэсэг энэ оны ихэнд байгуулагдаад тэрхүү 8 онд арилжаанд тусалсан компаниудыг өнөөдөр яах вэ? Цаашид яах вэ гэдэг арга хэмжээ авч ажлын хэсэг байгуулагдаад тэгээ тэрний эхний ажил болоод нөхөө 57 компаниг хасж байгаа явдал байна. Тэгэхээр мэдээж энэ үйл явдлын араас хэд хэдэн асуултууд ургаж гарна. За хөрөнгийн зах зээл дээр баримтлагдаг гол зарчим бол хөрөнгө оруулагчийн ашиг сонирхлыг нэн тэргуунд хангаж байх явдал. Өнөөдөр 57 хувьцаат компанийг бүртгэлээс хаснаа гэдэг нь цаана нь бол олон хувьцаа эзэмшигчийн буюу за том жижиг хөрөнгө оруулагчдын ашиг сонирхол шууд хөндөгдөж байгаа хэрэг. Өөрөөр хэлэх юм бол хариуцлагагүй компанид итгэж хувьцааг нь худалдаж аван за хөрөнгө оруулалт хийснээр тухайн хүн хохироод үлдэхүү гэдэг асуудал тулгарч байгаа юм а. Тэгэхээр үүнийг мэдээж хэрэг хуулийн хүрээнд зохицуулах шаардлага тулгарч байна. За 57 хувьцаат компани хөрөнгө оруулагчдын эрх ашиг юу болж үлдэх вэ гэдэг асуудал нэгдүгээрт мэдээж хэрэг тавигдж байна. Энэ асуултыг хариу сонирхъя. Энд бид ер нь сүүлийн жилүүдэд хасаж чадахгүй байсан асуудал нь хувьцаа эзэмшигчдийн асуудал хөндөгдсөн учраас шууд хасаж чадахгүй байсан байгаа. Тэгээд өнөөдөр хувьцаа эзэмшигч яах вэ гэхээр энэ компаниуд хэдийгээр биржийн бүртгэлээс хасагдж байгаа боловч хувьцаат компанийн хэлбэр нэвээрээ гагцхүү хаалттай хувьцаат компани гэдэг статустай болж байгаа.
Ингэснээр юу гэсэн үг вэ гэхээр хөрөнгийн биржийн арилжаан дээр арилжагддаггүй биржийн жагсаалтаас хасагдсан боловч төлбөр тооцоо хадгаламжийн байгууллага тийм ээ тэнд үнцаас нь хадгалаастай хэвээрээ би одоо бол миний үнцаас байгаа гэсэн. Тэгээд хорооны үнцаасны одоо дэлгэрэнгүй бүртгэл гэж үүдэг тэнд бас бүртгэлтэй хэвээрээ цаашид тэгэхээр өмчлөх хэрэг нь хэвээрээ байна гэсэн үг тийм. Тэгэхээр цаашид магадгүй биржээс гадуурх зах зээл тийм OTC маркет бидэнд бий болох юм бол тэн дээр ч гэсэн харилцагдах нөхцөл болцоо хэвээрээ байгаад байгаа. Тэгээд тэр компаниудын хувьд манай хөрөнгийн бирж рүү ч гэсэн хандаж болно яванда үйл ажиллагаа бид сэргээж байна. Шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Үнцаас гаргагч компани бол нээлттэй хувьцаат компани болыг бирж бүртгүүлээ гэж хүслээ гаргаж болно. Тэгэхээр Монгол улс хөрөнгөний зах зээлийг хөгжүүлэх үүднээс буюу дан ганц банкны санхүүжилтийн системийг өөрчлөх үүднээс өнгөрсөн хугацаанд бол хэд хэдэн бодлогын арга хэмжээнүүдийг бол авч хэрэгжүүлж байсан. За үүний нэгдүгээрт Монголын хөрөнгөний биржийн үйл ажиллагааны дотоод загварыг олон улсын жишгт нийцүүлэх шаардлага тавигдсан байгаа. За үүнийг хийхэд тулд мэдээж чаддаг хүнийг нь урьж ажилуулах шаардлагатай болсон. За ингээд дэлхийд дахинд өндөр нэр хүндтэй Лондонгийн хөрөнгөний биржийн багийг хөлсөлж за удирдлага менежментийг нь бол хийлгээд байгаа. За бас нэгэн чухал хүчин зүйл бол улсын хурал өнгөрсөн хаврын чуулганаараа хөрөнгөний зах зээл үнд цаасны тухай болон за бусад холбогдох хууль тогтоомжийг шинжилэн баталсан явдал байгаа. За харин энэ хууль 2014 оны 1-р сарын 1-ээс бүрэн төгс мөрдөгдөж эхлэх ёстой. За гол анхаарал татж байгаа зүйл нь шинжлэгдсэн хууль хөрөнгөний зах зээлийн орчинд хамгийн чухлаар тавигддаг асуудал болох жижиг хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхлыг хэр зэрэг хамгаалсан бэ гэдэг асуудал байгаа юм. Эзэмшигчтэй жижиг том ялгалгүйгээр мэдээллийг шууд өгч явах хэрэгтэй. Жишээлбэл одоо 5 төрлийн мэдээлэл байгаа юм л та. Санхүүгийн тайлан байгаа. Жилийн болон хагасчлын. Жилийн тайлан бол мэдээж аваад зэтлэгдсэн байх хэрэгтэй. За түүнчлэн компани гүйцэтгэх удирдлага туузын хэмжээнд өөрчлөлт орсон ба тэрийг 3 өдрийн дотор мэдээлэх хэрэгтэй. За түүнчлэн компани хувьцааны 5-аас дээш хувь эзэмших. Эсвэл компани удирдлагад багтж байгаа хувь хүн болон хуулийн этгээд хувьцааныхаа арилжаанд орсон тохиолдолд тэрийг бас ажлын тодорхой хугацаанд мэдэгдэх ёстой. Гэх мэтчлэн мэдээж компанитай холбоотой үйл ажиллагааны мэдээ тэр мэдээж компани хувьцаанд мэдрэхүйц хэмжээнд нөлөөлөх үз гэж үзвэл тэр мэдээллийг бас өгч явах ёстой гэх мэтчлэн. Тэгэхээр мэдээллийн хаалттай байдлыг илүү нээлттэй болгох тул тунгалаг зарчмаар явуулаа гэсэн тийм санаа орсон л доо. Гэтэл яг мэдээллүүдийг өгөхгүй байгаа тохиолдолд тэмээдрэх хуулийг одоо хэрэгжүүлэхгүй байгаа тохиолдолд авч хэрэгжүүлэх төр хуулийн санкцууд нь яг хангалттай түвшинд байж чадж байна. Манад яг энэ асуудал гэхлээр нөгөө хууль бичдэг гэхдээ тэрийг хэрэгжүүлдэг хандлага их байгаад идэг учраас. Тийм хуучин үнд цаасан зах зээлийн хуулийн дээр бол санкцууд нь үнэхээр одоо нэг үлэхэд тоглоомтой маяг юм байсан л да. Гэхдээ мэдээж би буруутгах байгаа юм шиг тухайн үеийн нөхцөлтэй зориулж бичсэн баг. Одоогийн хуулийн дээр бол яг нөгөө хөдөлмөрийн хуулийн хөдөлмөрийн орлогын доод хэмжээг тодорхой дахинаар үржүүлсэн тоо бичсэн байдгийг. Тэр жишээл одоо хөдөлмөрийн доод хэмжээ 102,000 төгрөг боллоо гэхэд тэрийг 100-аас 150 дахин үржүүлсэн хэмжээгээр гих мэтлэн. Тэр эрхийг бол хэн эдэлж нэхлээр хороогоо улсын байцаагчийн эрхийн хувьд бүрэн хэмжээнд их хитлээ явчихна. Хэрвээ ямар нэгэн байдлаар хорооны шийдвэр буруу байлаа гэсэн тохиолдолд компани мэдээж хяналтын зөвлөл рүү хандах бүрэн хэрэгтэй байна. Тодорхой хугацаанд багтаагаад. Тэгэхээр мэдээж хороо гэдэг этгээдийг бас тодорхой хэмжээнд хянах бас нөгөө талын боломж нь бас нэгдвэцсэн. Аль аль талынхаа эрх ашигыг хаасан маягаар. Манай улсад хөрөнгөний биржийн арилжаа нэмэгдэх биш бууралттай байгаагийн гол шалтгааныг албаныхан дурдсангүй. Энэ талх мэдээллийг том удахгүй үзүүлнэ. Тэгэхээр хөрөнгөний зах зээл нь өндөр түвшинд хөгжсөн улс орнуудын иргэд бол за улс төр сонирхохоос илүүтэйгээр бирж дээр ханшийн хэлбэлцлийг анхаарч үздэг. За яагаад гэвэл өөрийнх нь тодорхой хэмжээний мөнгө өсөх үү эсвэл за буурах уу гэдэг асуудал тэнд байгаа учраас л тэр. Харин манад хөрөнгөний биржийн арилжааны хэлбэлцлийг цөөхөн хүрээнийхэн анхаардаг нь энэ салбартай нийт массын дийлэнх хэсэг нь холбогдож чадаагүй гэхдээ шууд холбоотой гэж мэрэгчлэтнүүд тайлбарлаж байна. За тэгэхээр өмнө нь жижиг хувьцаа эзэмшигчдийн сонирхлыг хуулиар муу хамгаалдаг байсан. За дээрэс нь хөрөнгө оруулалтын дэд үтц буюу биржийн өөрийнх нь үйл ажиллагаа хоцрогдсон байсан гэд олон сул талууд байсан бол за өнөөдөр эдгээр асуудлууд алхам алхамаар тодорхой хэмжээнд шийдэхийг оролдож байна. За гэсэн ч өнөөдөр биржийн арилжаа нэмэгдэх биш бууралттай байгаа юм аа. Өөрөөр хэлэх юм бол компаниудын хувьцааг худалдаж авах иргэдийн буюу хөрөнгө оруулагчдын сонирхол буурч байна гэсэн үг. За үүний хамгийн гол шалтгааныг хөрөнгөний биржийн дэд захирал юу гэж тайлбарласан бэ гэдгийг сонирхъя. Ер нь бол нэг үлэхэд арилжааны төвшин бол буурсан л да. Энэ бол зөвхөн Монголын хөрөнгөний бирж дээр ажиллаж байгаа зүйл биш. Одоо Монгол үйл ажиллагаа явуулж байгаа 40 гаруй компани дэлхийн 5 бирж дээр гарсан байдаг.
Хонконг, Австрали, за Торонто, Нью-Йорк тэгэл Лондон. Эдгээр биржүүдийн бид нар бас Монголд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцааны судалгаа хийсэн л дээ. За ер нь бараг 100% ихэнхийнх нь үнэ 90-95% унтсан. За тэгээд арилжаа маш суларсан тийм дүр зураг ажиглагдсан. Тэгэхээр бол энэ бол ерөнхийдөө нийтлэг тийм хувьцааны зах зээл дээр үүсэж байгаа асуудал юм байна. За хоёрдугаар нь ч нөгөө зах зээл дээр түүхий эдийн үн унчлаа, хэрэгцээ нь багасчлаа, хятадын эрэлтээс шалтгаалаад тийм. Тэгэхээр иймэрхүү шалтгаанаас болоод нь түүхий эдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа, уулуурхан чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компани эрэлт хэрэгцээ тодорхой хэмжээнд багассан болов уу гэсэн бид нэр ойлголтод явж байгаа. Хоёрдугаарт манай энэ биржийн зах зээлийн одоо нийт арилжааны 75-80% нь ерөнхийдөө ажиглаж хахад гадаадын хийдэг. Тэгэхээр мэдээж нөгөө сая одоо статистикийн хорооноос тоо гарлаа тий гадаадын хөрөнгө оруулалтч хоёр буулаа шиг юм. Энэ бол мэдээж манай хөрөнгийн зах зээлээр шууд ажиглагдчихлаа л да. Учир нь бол мэдээж гадаадын хөрөнгө оруулалтын долларууд Монголд орж ирээд манай хөрөнгийн биржээр дамжуулж хувьцаа авдаг байсан. Өдөр бүхэн арилжаанд ордог байсан. Энэ хөрөнгө байна тодорхой хэмжээнд багасхлаар шууд арилжааны хэмжээнд нөлөөлж байна л да. Тэгэхээр хөрөнгөний бирж дээрх харилцааг нэмэгдүүлж, за энэ талбарыг хариуцлагатай хөгжүүлэх нь эдийн засагт маш сайн нөлөө үзүүлнэ гэдэг нь ойлгомжтой. За хөрөнгөний зах зээл дээрх харилцаа буурч итгэл суларч байгаагийн хэд хэдэн шалтгааныг хөрөнгөний биржийн эдийн захирал ийм байдлаар тайлбарлаж байгаа хэдий ч хамгийн гол том шалтгаан бол дурддагцсангүй гэж үзэж болохоор байна. За энэ бол Монгол улс найдваргүй орн гэсэн имижтэй шууд холбоотой. Жишээлх юм бол хөрөнгө оруулалтын бодлого нь доктортой биш. За гинт нэг хууль гараад 68% татвар авна гэдэг. За эсвэл их хэмжээний хөрөнгө оруулаад ашигла хүртэж амжаагүй ажиллаа хийж байсан компанийг шууд нэг урт нэртэй хууль батлаад за лицензийг нь цуцлана гэдэг. За гэх мэтийн жишээ бол олныг дурдж болно. За хамгийн томоохон жишээ бол оюу толгой төсөл. Үе шаттай хөрөнгө оруулалт хийнэ гэж анх гэрээгээр тохирчхоод хэлсэндээ хүрэхгүй хөрөнгө оруулалтыг гацаана гэдэг бол дэлхийн нийтэд өгч байгаа бас нэгэн томоохон анхааруулга. За муу одоо мэдээлэлч гэж хэлж болно. За учир нь Rio Tinto бол дэлхийн топ 20-д ордог хөрөнгө оруулалтын сангуудаас хөрөнгө босгодог. Харин тэдгээр сангууд бирж дээрээс дэлхийн нийтийн олон сая жижиг хөрөнгө оруулагчдын мөнгийг эргэлдүүлдэг. За үндсэндээ бол бүгдээрээ хоорондоо одоо гинжин холбоотой. Тэгтэл Rio Tinto-гийн зэсийн төсөл зогсноо гэдэг нь эдгээр дэлхийн топ хөрөнгө оруулалтын сангуудад төдийгүй за тэдний олон сая хувьцаа эзэмшигчдийг эрсдэлд оруулж байна гэсэн үг. Тэгэхээр өмнө нь ярьснаасаа гинт буцдаг. За орон гараг хүнд хинч мөнгөө өгөхгүй нь бол тодорхой гэсэн үг. За хөрөнгө оруулалт буураад байгаагийн гол шалтгаан энд байна гэж мэрэгжилтнүүд дуу нэгтэйгээр дүгнсээр байна. За нэг зүйлийг маш зөв бодитойгоор харж ойлгох шаардлага өнөөдөр Монголын нийгэмд бол тулгамдаад байна гэж хэлж болохоор байна. Тодруулж хэлэх юм бол Rio Tinto Монголын засгийн газар хоёр бол хоорондоо өрсөлдөгчд ерөөсөө биш. За харин хамтарч бизнес хийж байгаа түншүүд. За гэхдээ энэ төсөл хэрвээ зогсоод Rio Tinto гаргачих юм бол ахиж нэгч хөрөнгө оруулагч Монгол руу шагаахгүй гэдэг нь дээрх гинжин холбооноос харагдаж байгаа юм. За муу талаас нь төсөөлөх юм бол Монголын засгийн газар олон улсын шүүхтэр очно Rio Tinto хөрөнгө оруулалтаа нөхөж аваад гараад явчихна. Харин Монголын засгийн газар бөөн өрн дунаад за дээрээс нь дэлхийн хамгийн найдваргүй орн гэсэн цолтой үлдэж таарна. За нэг зүйлийг сануулхад Монголын засгийн газар бол олон улсын шүүхтэр ялж байсан түүх бол бараг байхгүйтэй адил гэж хэлж болно. За энэ бүхний эцэстээ юу гэх гээд байна вэ гэхээр Монголын зарим улс төрчид ямар ч тооцоо судалгаагүй гинтл нэг хууль бодож олдог. За тэрийг баталж орхидог эдийн засгийн ерөн тогтворгүй араншин өнөөдрийн дүр төрхийг бий болгоод байна гэж хэлэхэд буруудахгүй. За товчхондоо бол тогтвортой бодлого нэг чухал одоо шаардлагатай байна гэсэн зүйлийг хэлэх гээд байна. Манайд яг энэ хөрөнгөний зах зээл дээр хийсэн хөрөнгө оруулалт нэг жилийн дотор бол 40-60% бас унтсан байгаа. Ерөнхийдөө бол одоо үнэлгээ нь бол 2-оос их одоо 80 төгрөгтэй гайгүй явж исэн. Одоо бол бүр нэг рүү одоо ойртож унтсан байгаа. Энэ бол үндсэндээ бол бусад одоо манай санхүүгийн зах зээл дээр болж байгаа уналтаас бол айхтар ялгаагүй зүйл бол ялгаатай тийм зүйл бол байхгүй. Тэгээд энэ дээр бол гол нь хөрөнгө оруулагчийн зүгээс бол санаа зовж байгаа зүйлүүд гэвэл мөн л одоо бидний ярьдаг хөрөнгө оруулалтын докторгүй байдал. За ер нь бол эдийн засгийн нийт одоо менежментийн хувьд бол одоо болгоомжилж байгаа зүйлүүд тийм л одоо зүйлүүд бол их харагдж байгаа. Сүүлийн жилүүдэд бол сүүлийн жилийн дотор ер нь сүүлийн саруудад бол долларын хадгаламж бол их багассан бас тийм зүйл бол харагдж байна. Үндсэндээ бол Монголоос бол хөрөнгө бүр шууд ярих юм бол бараг зогсож чинь гэж хэлж болно. Тэгээ энийг бол эргэж одоо тогтоох шаардлагатай. Тэгэхгүй бол манай хөрөнгөний бирж дээр байгаа компаниудын үнэлгээ бол их унж байна. Монголд хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс бол үндсэндээ одоо талаас дээш хуваар бол шатсан гэж хэлж болно. Тэгэхээр энийг бол зайлшгүй одоо эргэж харах өөрчлөх ёстой л да.
Тэгэхээр хөрөнгөний мэргэжийн хөгжил сул байгаагийн хамгийн том бас гол шалтгаан бол бизнесийн докторгүй орчин гэж дүгнэх мэргэжилтнүүд ийхүү бас олон байна л да. Ер нь бас дээрэс нь хуулиа мөрддөггүй, за хэрэгжүүлдэггүй нь бас асуудал дагуулж байгаа гэж үзэх үндэстэй байгаа юм. За стратегийн томоохон ордуудын 10%-ийг заавал одоо Монголын хөрөнгөний биржээр дамжуулж арилжаалах заалт ашигт малтмалын хуулинд бол тусгагдсан байдаг. За гисэн хэдий ч өнөөдөр энэ заалт нэг ч удаа хэрэгжээгүй байгаа юм. Хөрөнгө оруулагчдын шүлсийг гоожуулж байгаа, за анхаарлыг татаж байгаа бизнесийг Монголын хөрөнгөний биржээр олон жижиг хэсэг болгоод зарна гэдэг санаа бол үндсэндээ чухал ач холбогдолтой санаа. За зөвхөн гисэн хэдий ч зөвхөн цаасан дээр энэ санаа байгаа болохоор үр дүн муутай байгаа юм а гэсэн ийм мэдээллийг хэлж байгаа юм. Заалт бол их чухал да. Тэр бол юу гэсэн үг вэ гэхээр бол Монголын хөрөнгөний биржийн доторх нь одоо зарагдж байгаа бараа гэж хэлэх юм уу да. Тийм тэрнийхээ нөгөө агуулгын одоо нэмэгдүүлэх, сонголтын нэмэгдүүлэх ийм талаас бол түлхэц хүчтэй. Тиймээс бол тэрийг аль болохоор хэрэгжүүлэх талаас шахах зөв. Зүгээр нэг санаа зовж байгаа зүйл гэвэл одоо энэ шинээр ашигт малтмалын хууль бол одоо гарах гээд байгаа. Бас тийм яриа бэлтгэж байгаа. Тэрэнд бол огт тийм зүйл бол байхгүй байгаа. Тэгэхээр бол бас одоо тэр хуулийг боловсруулж байгаа ажлын хэсэг ч юм уу тэрийг бол бодолцох хэрэгтэй байх. Монголын хөрөнгөний биржийг бол одоо үл тоогоод бүр мөсөн тэрийг одоо хуулиар хаях юм бол бүр одоо үнэлгээ нь бол цаашдаа буурах. Ер нь хөрөнгө оруулахын хүн олдохгүй тийм хөрөнгө оруулах төсөлж олдохгүй байх байдал бас үүсэхээ. Тиймээс бол аль аль нь бол байх нь зүг байх. Хөтөлбөр үргэлжилж байна. Тэгэхээр өнөөдөр хөрөнгөний зах зээлийн хөгжлийн өмнө тулгамдж байгаа асуудлуудыг хөндлөө. За хөрөнгөний зах зээлийг хөгжүүлэх гэж бодлогын арга хэмжээнүүдийг авсны үр дүнд өнөөдөр хөрөнгө оруулалт нэвтрүүлэх дэд үтц тодорхой хэмжээнд сайжирсан гэдгийг мэргэжилтнүүд бол хүлээн зөвшөөрч байна. За гэхдээ нөгөө талдаа хөрөнгөний зах зээлийн хөгжилд хамгийн чухал үзүүлэлт бол хөрөнгө оруулалтын хуулийн тогтвортой орчин, за макро эдийн засгийн үзүүлэлт зэрэг хүчин зүйлүүд урагшлах биш харин ч ухарсан бууралтын гол шалтгаан болсон гэж үзэж болохоор байна. Өөрөөр хэлэх юм бол албаныхан болон судлаачдын одоо байр суурь, за бусад тоон статистик мэдээлэл зэргийг харьцуулаад харахаар энэхүү дур зураг өөр ирэхгүй тодорч байгаа юм а. За хөрөнгөний зах зээлийн өмнө тулгамдж байгаа асуудлуудаас ээлж дараалан шийдвэрлэх оролдлогоодыг Монголын засгийн газар улсын хурал хийсээр байгаа. За тухайлбал хамгийн жижиг хувьцаа эзэмшигчдийн одоо ашиг сонирхлыг хуулиар хамгаалах, за мөн хөрөнгөний биржийн ажлын арга барилыг сайжруулах гэх мэт. Гэхдээ эцэст нь энэ бүхний нөгөө талд хөрөнгө оруулалт татах суур үзүүлэлт буюу тогтвортой байдал байхгүй бол үр дүн сөрөг байна гэдгийг бодит амьдрал харуулсаар байгаа юм. За үүнийг ч улсын хурал засгийн газар үндсэндээ бол ойлгоод за энэ 9-р сард хөрөнгө оруулалтын тухай хуулиндаа одоо өөрчлөлт оруулж за урт хугацаанд тогтвортой байдлаар мөрдөгдөх ийм хамгаалтуудыг бол хийж батлахаар болсон гэдгийг улсын хурлын дарга өнөөдөр манай телевизэд өгсөн ярилцлаганд бол аль бие усаар дурдсан байж байгаа. За энэ бодлогын арга хэмжээ авагдсны дараагаар нөхцөл байдал буцаад одоо хөрөнгө оруулалтын орчин тогтвортой сайн болохын төвшөнд хүртэл хизээ одоо сайн болох вэ? Энэ хугацаа хизээ ирэх вэ гэдэг нь асуултыг эдийн засгийн зүгээс бас сонирхож асуулаа. Үндсэндээ өнгөрсөн одоо эдийн засгийн нөхцөл байдал сайн байсан тэр төвшөндөө хэдий хугацаанд бид нар очиж чадах вэ гэдэг асуултыг тавьсан. Өөрөөр хэлбэл Монгол улс амандаа орсон шар тусыг буюу хөрөнгө оруулалт сутгаж байх үед нь докторгүй одоо янз бүрийн хуулийг баталснаасаа болоод хөөгд гаргачихсан. Тэгэхээр нийгэмд одоо итгэл алдсан бол монголчууд бид хоорондоо ярьдаг нэр хугарахаар яс хугарсан дээрээ гэж. Яг тэрэн шиг үйл явдал өнөөдөр бол болцоход байна гэсэн үг. Үндсэндээ бол хуучин одоо байсан тэр өмнө байсан нөхцөл байдлыг эргүүлж авчрахын тулд бид нар өнөөдөр хуулинд өөрчлөлт орууллаа ч гэсэн за наад зах нь бол 3-аас одоо 5 жил бол шаардлагатай гэсэн ийм прогноз дүгнэлтүүдийг маш олон эдийн засгчид хийж байгаа юм аа. За хөтөлбөрийн төгсгөлд манай Eagle цэгийн сайтад дундаж наслалтыг 120 жил болгох боломжтой гэсэн гарчигтай нэгэн одоо сонирхолтой нийтлэл тавигдсны зарим хэсгээс нь та бүхэнд товчхон танилцуулъя гэж бодлоо. За хүний дундаж наслалтыг 100 жил болгох боломж бий юу? Энэ талаар Оросын биорегуляц геронтологийн хүрээлэнгийн захирал Вадим Черноголовка, Москвагийн эрдэмтэн Елена Краснова нар хүмүүсийн хамгийн их одоо санаа зовоосон бодол дээр тулгуурлан тайлбар өгсөн байгаа юм. За хөгжрөлтийг удаашруулж болохгүй гэдэг. За үндсэндээ бол болно гэж одоо энд тайлбар дээр бол няцаасан байна. За гоо сайхны мис засалгүйгээр үрчлийг ихсэгдэг болохоор наранд аль болох бага цагийг өнгөрүүл. За тамхи татгаа бол үдэш бүр оройн хоолн дээр аяг улаан дарс ууж бай. Энэ нь таны зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө гэсэн байна. За дараагийн зөвлөгөөнд нь бол бүх хөгшин хүн буурал өстэй байдаг. Энэ тийм байх ёстой юу гэсэн асуулт байсан. За үүнд бол дээр судлаачид юу гэж хариулсан бэ гэхээр тийм байх шаардлагагүй гэж хариулсан байгаа юм. За олон хүн нас ахиж эхлээд үсэн бууралдаг бол за бүр их хөгшрөхтөөл цөөхөн хідэн цагаан өмстэй болдог хүмүүс ч бас байдаг.
За буурал үстэй болно гэдэг нь бидний бие хөгшрөх тусмаа Б витамин, зис, амин хүчлийн дутлалын улмаас пигмент ялгаруулах нь багасдаг учраас үс хар өнгө алдаж эхэлдэг. Энэ бүх витамин эрдэсийг чинь эмийн сан дэлгүүрээс худалдаад авчгаж болно. За дээр нь нэмж хэлэхэд үс эрт бууралдах эсвэл бууралдахгүй байх нь таны ген удамшилтай бас шууд холбоотой байдаг. Зарим хүн цэл залуугаас цагаан үстэй болчихдог бол зарим хүн 60 хүрсэн ч гэсэн тасгаар үстэйгээ байж л байдаг. Ийм зүйлийг дурдсан байгаа юм. За хамгийн сүүлд нь стресс нас богиносгодгоо гэх яриа нь эргэлзээгүй үнэн гэдгийг бол баталсан байна. За учир нь стресс хүний хөгшрөлтийг эрс хурцсагдаг. За хүрээлэн байгаа орчны төрөмгийн нөлөөллүүдийг эсэргүүцэх чадварыг үндсэндээ суулруулдаг байна. За үүнээс сэргийлэхийн тулд гуниг сэтгэлийн зовоороо битгий дотроо хав дарж бай. За үндсэндээ найз нөхөд ойр дотныхоо хүнтэй дэлгэж за ярилц бүр ноцтой тохиолдолд сэтгэл зүйчдэр очих хэрэгтэй гэсэн юм зөвлөгөөг хэлсэн байгаа юм. За эцэст нь дундаж наслалтыг 100 хүргэнэ гэдэг нь бодиттой байдал дээр биелэхгүй гэж үзэх хүмүүс байдаг. За гэтэл энэ судалгаанд бол үүнийг бол няцаасан байгаа юм. Дундаж наслалтыг 100 хүргэх боломж байхгүй гэдэг бол ерөөсөө ч тийм биш. За энэ салбарын олон эрдэмтэн дундаж наслалтыг гений өөрчлөлт, гоо сайхны мис засал хийж үхэгдсэн эд эсрүүдийг нөхөн сэргээх замаар за бүр 120 жилч хүргэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм байна. За үүнтэй холбоотой туршилтуудыг ч одоо бас хийсээр байгаа юм байна. Тэгэхээр энэ талаарх бас дэлгэрэнгүй мэдээллийг үзхийг та бүхэн хүсвэл Eagle Zigmen сайтаар зочлоорой гэж урах байна. Ингээд анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Үзэгч та бүхний гэгээн үйлс бүхэнд амжилт хүсье. Маргааш 22 цагт дахин уулзъя. Баяр таа.